За сайн байна уу? Багш нь өнөөдөр та бүхэнд нэгдмэл арга зүйн нэгдүгээр лекцийг танилцуулах гэж байна. Өнөөдрийн энэ лекц маань ерөнхийдөө тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаан дээр нэгдмэл арга зүйн нэгэн хувилбарыг, боломжит хувилбарыг хэрхэн хэрэгжүүлэх, яагаад тэгж хэрэгжүүлэх шаардлагатай болсон юм бэ гэсэн энэ агуулгын дагуу та бүхэнд танилцуулагдах болно. За тэгэхээр 1960-аад оны үеэс судлаачид энэ техник технологийн өндөр хөгжил бол бас сөрөг үр дагаврыг дагуулж байна гэж ингэж ажиглаж эхэлсэн байгаа. За тэгээд 1972 онд Стокгольмын тунхаглал гэдэг бичиг баримтан дээр нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд бол энэ тогтвортой хөгжлийн талаарх үзэл санаануудыг анх тусгаж эхэлсэн байдаг. За дараа нь 1992 онд бол Рио де Жанейрогийн тунхаглал дээр бол тогтвортой хөгжлийн боловсрал гэсэн энэ үзэл санаа бол анх яригдж эхэлсэн байдаг. За 2002 онд бол энэ тогтвортой хөгжлийн үзэл санааг бүх нийтийн боловсралаар дамжуулж хэрэгжүүлэх нь хамгийн зөв арга зам байна гэдгийг бол нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд бол хүлээн зөвшөөрсөн байдаг. Хамгийн сүүлд 2016 онд 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн 17 зорилт гэж тодорхойлоод Инчоны тунхаглал гэдэг тунхаглалыг гаргасан байдаг. За өнөөдөр бид нар үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бол бүх нийтийн боловсролыг хэрэгжүүлж байгаа бүхий л боловсролын байгууллагууд бол ажиллаж явж байгаа. За тогтвортой хөгжил гэдэг маань ер нь байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын агуулга энэ гурван талын огтлцол дээр тодорхойлогддог ийм асуудал байж байгаа. За энэ диаграм дээр харагдаж байна. Байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёл гэсэн энэ гурван талыг гурвуулангийн тэгш ингэж хангаж харсан ийм үзэл санааг бол тогтвортой хөгжлийн үзэл санаа гэж ингэж нэрлэж байгаамаа. За тэгэхээр та бүхэн эндээс ингээд хоёроо эдгээр хүчин зүйлүүд маань бас өөр юм чадваруудыг ингэж үүсгэж байгааг та бүхэн бол харж байна. Жишээлбэл эдийн засаг болон нийгэм соёлын хоёулангийнх нь огтлолцол дээр бол тэгш байдал гэдэг. Өнөөдөр бол тэгш байдал бол маш их чухал асуудал болж тавигдаж байгаа. За тэгвэл энэ асуудлуудыг энэ гурван талыг гурвуулангийнх нь хүрээнд авч үзэж байгаа энэ үзэл баримтлалыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэж байгаа. Энийг та бүхэн бол бас илүү дэлгэрүүлж үзэж харах боломж бол байж байгаа. За мөн бид нар энэ тогтвортой хөгжлийн асуудлуудыг семинар дээрээ бас дэлгэрүүлж судлах учраас тэр үед нь бол бид нар энийг нарийн ярилцах боломжтой юм аа. За тогтвортой хөгжлийн 17 зорилтыг энд харуулсан байж байна. Энэ монгол хэл дээр ингээд таних тэмдгүүдийг нь төлөөлөл болгож ингэж харуулад ингээд 17 зорилтыг тодорхойлоод бичсэн байгааг та бүхэн харж байна. За энийг та нар бас өөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн нэгдсэн үндэсний байгууллагын маш олон үйл ажиллагаанууд дээр бол сонсч ирсэн байхаа гэж ингэж бодож байна. За энэ 17 зорилтыг бид бас нэг бүрчлэн нарийн сайн авч үзэх учраас өнөөдөр энэ талаар бол бас дэлгэрүүлж ингэж их ярих шаардлагагүй гэж огш нь бодож байна. За жишээлбэл 4-р зорилт нь чанартай боловсролыг дэмжих гэсэн зорилт байж байна. За 12 дугаар зорилт нь хариуцлагатай хэрэглээг дэмжих гэсэн ийм зорилт байж байна. Тэгэхээр та бүхэн энэ 17 зорилтыг дэлгэрүүлж үзэх семинар дээр энийг бол бас нарийн ярилцах боломж гарах байхаа. За бид нар энэ тогтвортой хөгжлийн талаарх асуудлуудыг дэмий хоосыг ярих биш, яг өөрсдийнхөө чадах төвшөнд заавал амьдралдаа ингээд алхмуудыг хийж тодорхой хэмжээгээр хэрэгжүүлэх юм шаардлагатай байгаад байгаамаа. За үүний нэг жишээ нь манай сургуулийн 3 давхурт ус цэвэршүүлэгчний хажууд ийм тавиур байгаа. Та нар энийг бас очиод харах хэрэгтэй. Энэ тавиурн дээр та бүхэн болон багш нар хэрэглэх
боломжтой хэрнээ өөрт нь хэрэг болохгүй зүйлүүдээ авчраад тавьдаг. Тэгэхээр түүнийг одоо бусад хүмүүс аваад хэрэглээд ингэснээр одоо байгаль дэлхийд хог хаягдахаас мөн одоо эдийн засгийн хувьд одоо дараагийн хэрэглэгч нь одоо илүү мөнгө зарцуулахгүйгээр одоо хэрэгтэй зүйлээ авч ашиглах ийм одоо олон боломжийг бүрдүүлж өгч байдгаараа энэ одоо эко тойр маань одоо доктортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлж байгаа нэг жишээ болж манай сургууль дээр ингэж үйл ажиллагаа нь тогтмолжод явж байгаа нэг одоо ажил байгаамаа. Тэгэхээр та бүхнийг бас энэ хичээлийнхаа улирлын туршид энэ дээр бас өөрсдийнхөө хэрэглэхгүй байгаа илүү ном, үзэг харандаа, хичээлийн хэрэглэл одоо энэ зүйлүүдийг авчраад бусадтай хуваалцах боломжтой гэдгийг бол бас танилцуулж байна. За энэ доктортой хөгжлийн үзэл санаан дээр тулгуурлаад бид нэгдмэл арга зүйн загвараар одоо STEM сургалтын арга зүйг бол сонгож авсан байгаа. За STEM гэдэг маань Science, Technology, Engineering, Art, Mathematics гэсэн энэ одоо 5 үгний эхний үсгнүүдийг товчлож ингэж үүсгэсэн нэр байгаа. Энийг та бүхэн маань бас мэдж байгаа баха. За тэгэхээр энэ STEM арга зүйн талаар видео 1, 2 гэдэг контентууд дээр бол маш дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа. Тэгэхээр та бүхнийг тэдгээр видеонуудыг бас үзээрэй гэж зөвлөж байна. За энэ одоо STEM арга зүйн талаар бас яагаад үнийг авч үзэх шаардлагатай болов гэдгийг бас тодруулахын тулд дараах зүйлүүдийг та бүхэн танилцуулах шаардлагатай байна. Тэгэхээр өнөөдөр бид 21-р зуунд амьдарч байна. Ялангуяа бидний шавнар бол 21-р зууныг цогцлон бүтээх одоо гол одоо хүчин байж байгаа. За тийм учраас бид одоо 21-р зууны иргэдийг бэлтгэж байгаа багшийн хувьд энэ 21-р зууны цогц чадамжийг бас нарийн ингэж анхаарах, түүнийг одоо харгалзаж үзэх, сургалтандаа тусгах, түүнийг одоо хэрэгцээ шаардлагыг нь хангахын төлөө одоо зорилгоо чиглүүлэх юм шаардлагатай болж байгаамаа. Тэгэхээр 21-р зууны чадамж гэдэг бол аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрен үед ажиллаж амьдрах хүн бүр зайлшгүй шаардлагатай мэдлэг чадвар хандлагын тогтолцоо юм аа. За тэгэхээр энэ одоо 21-р зууны чадамжийг одоо ерөнхийд нь 4 бүлэгт ингэж хувааж авч үзэж болж байгаа. Ерөнхийдөө сэтгэлгээний хэлбэрийн хувьд бол бас нэлээд өөрчлөгдсөн, ажлын хэрэгсэл бас өөрчлөгдсөн. Одоо ажлын багаж хэрэгсэл талбар маань ер нь голцоо мэдээлэл харилцааны технологийн ийм одоо хэрэгцээ шаардлага дээр тулгуурласан ийм одоо шинж чанартай болж өгсөн байгаа. За мөн ажиллах хэлбэр маань одоо харилцаан дээр суурилсан. За мөн одоо интернетэд суурилсан, онлайнаар ч юм уу ингэж ажиллах юм хэрэгцээ шаардлага тулгарч байгаа. За мөн одоо дэлхийд амьдрах гэдэг маань хүртэл одоо бас үзэл баримтлалын хувьд бас маш өөрчлөгдөж байгаа ийм зүйлүүдээ. За энэ одоо үзэл санаа бол энэ 21-р зууны чадвар, цогц чадамжууд дээр бол туссан байдаг юм аа. За үүнээс одоо үүдээд 21-р зууны цогц чадамжийг ерөнхийд нь хувь хүний танин мэдхүйн харилцааны гэж ингэж ангилж болдог. За энэ 21-р зууны цогц чадамж маань одоо боловсролд хэрхэн яаж харгалзаж үзэх шаардлагатай болж байгааг нэлээд тодорхой болгосон нэг судлаач бол Марзоно гэсэн ийм судлаач байдаг. За энэ Марзоногийн боловсруулсан таксономыг аваад үзэхэд бол энэ санаа их тодорхой гардаг юм аа. Энэ Марзоногийн таксоном бол ер нь бол өөрийгөө удирдах систем, метакогнитив систем, когнитив систем гэсэн 3 системээс бүрддэг. Өмнө нь бидний сайн мэддэг Блумын таксоном бол энэ когнитив системийг л зөвхөн тодорхойлсон байдаг шүү дээ. Тэгвэл түүн дээр нэмэгдээд өөрийгөө удирдах систем, метакогнитив систем гэдэг 2 системийг бол оруулж өгснөөрөө онцлогтой байдаг байх нэ. За энэ Марзоногийн таксономыг ингээд ерөнхийд нь ингэж тодорхойлж болж байгаа. За энэ бол мэдлэгийн гэдэг одоо мэдээлэл, оюуны үйлийг хийх аргачлал, биеийн үйл хөдөлгөөнөөр хийх аргачлал гэсэн энэ зүйлүүдийг энэ дээр одоо энэ тал дээр нь тодорхойлж байгаа. За энэ дээр нь болохоор танин мэдхүйнийхээ үндсэн одоо үе шатуудыг
өөрийгөө удирдах систем, метакогнитив систем хоёртой ингэж тодорхойлж өгсөн байна. За тэгэхээр энийг илүү тодорхой болгохын тулд энэ схемийг авч үзвэл зүгээр болоо гэж бодож байна. За өнөөдрийн суралцагч маань шин даалгавар өгөхөд тэр хэрвээ тэр шин даалгаврыг өөрийгөө удирдах систем нь за энэ даалгаврыг би хий гэж ингэж шийдэх юм бол дараагийн системүүд нь ажилдаг. Үгүй бол мэдлэг, чадвар, хандлагад ерөөсөө өөрчлөлт ордоггүй гэж ингэж үзэж байгаа. За тэгэхээр шин даалгавар маань тухайн хүүхдийг хийе гэсэн ийм одоо шийдвэр гаргуулж ахаар ийм сонирхолтой хэрэгцээ шаардлагад нийцсэн байх шаардлага тулгарч байгаамаа. За ингэснээрээ тэр метакогнитив систем ажиллаж зорилгоо тодорхойлоод арга стратеги тодорхойлоод ингээд дараагийнхаа танин мэдхүйн систем рүүгээ ингэж орж шинэ мэдлэг бүтээгдэж байгаа ийм одоо таксономыг Марзаногийн таксоном гэж ингэж нэрлэж байгаамаа. За эндээс аваад үзэхээр бидний хүүхдээр хийх гэж байгаа шинэ даалгавар маань тухайн хүүхдийг за би энийг хийе гэсэн шийдвэрийг өөрөө ирэхгүй гаргуулах тийм шинэ чанартай байх шаардлагатай болж байгаамаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр одоо өнөөдрийн одоо цахим эртний уугуул иргэдэд зориулагдсан даалгавар маань тухайн хүүхдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, тулгарч байгаа асуудлыг нь шийдсэн, мэдээлэл харилцааны технологиор суурилсан ийм байх шаардлагатай байгаамаа. За энэ шин чанарыг бол одоогийн байдлаар бол хамгийн энгийн одоо арга замаар хангах боломж бол STEM арга зүй гэж үзэж байгаа. Тийм учраас бид нэр STEM арга зүйг судлах, суралцах шаардлагатай болж байгаамаа. За ер нь STEM гэдэг бол багшлахуй суралцсан философийн шилжилт гэж үзэж байгаа. Тус тусдаа судлагдгуйнд суурилсан, нарийн чанд төлөвлөсөн, хоорондоо уялдаа холбоогүй системийг орхиод судлагдгуйн хоорондын интеграцийг хангасан, төсөлд суурилсан, амьдрал ахуйд ойрхон, уян хатан бүтцтэй системд шилжих явдал бол STEM арга зүйн гол зорилго юм аа гэж ингэж үзэж байгаа. За тэгэхээр яг энэ өнцгөөс бид нэр STEM сургалтыг уламжлалт сургалттай харьцуулаад үзэх юм бол бас нэлээд ялгаанууд ингээд харагдана. За тэгэхээр энийг та бүхэн маань одоо энэ бага боловсролын нэгдмэл арга зүй хичээлийн туршид одоо харьцуулаад энийг одоо нэлээд анхаарч ингэж ажиллах шаардлага бол тулгарх байхаа. Тэгэхээр өнөөдөр энийг бас үзэж байгаа энэ хичээлийг судалж байгаагийн маань гол учир нь ялангуяа 4-р курсынхаа сүүлийн үйлрэл та бүхэн судалж байгаа нь өмнө нь судалсан байгаа салангад судлагдхуун тэдгээрийн арга зүйг энэ одоо хичээлээрээ зангидж яаж нэгдмэл арга зүйгээр тухайн одоо хүүхдийн хэрэгцээ шаардлага, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан ийм сургалтыг зохион байгуулах вэ? Яаж тийм шин чанартай даалгаврыг хүүхдийн өмнө тавьж өгөх вэ гэдэг зүйлийг суралцах ийм боломжийг олгож байгаараа манай хичээл онцлогтой юм аа. За тэгэхээр энэ бүхний одоо учир шалтгаан нь өнөөдрийн одоо бас мэдээлэл харилцааны технологийн хөгжил, аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үр дүнд бас энэ нийгмийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж байгааг олон удаа бас дурдсаныг та нар анзаарсан байх. Тэгэхээр энэ түүний нэг жишээ нь одоо химэл оюун ухааныг л гэхэд аваад үцхэд нэлээд олон зүйлийг бидэнд одоо өгүүлэх болов уу гэж ингэж бодож байна. За тэгэхээр энэ химэл оюун ухааны талаар та нар ямар мэдээлэлтэй, ямар одоо ойлголттой байгаа вэ гэдгээ эргүүлээд нэг бодох хэрэгтэй. Та бүхний амьдралд ер нь химэл оюун ухаан нөлөөлж эхэлсэн үү гэсэн энэ асуултуудыг бас химэл оюун ухааныг ярихаасаа өмнө бас та бүхэн дэвшүүлье гэж бодож байна. За тэгээд машин сургалт гэж юу вэ? Гүний сургалт гэж юу вэ? Энийний талаар ер нь сонсч ирсэн үү? За өнөөдрийн 1-р ангид орж байгаа сурагч ажлын байран дээр хүрэх үед ажлын байран дээр хүрнэ гэдэг чинь 16 жилийн дараах үйл. 12 жил ерөнхий боловсролын сургууль суралцаад 4 жил одоо бакалаврын төвшөнд суралцаад ажлын байран дээр хүрнэ. Хамгийн ойрдоо 16 жилийн дараа өнөөдрийн 1-р ангийн сурагч ажлын байран дээр хүрнэ. Тэр үед нийгэм одоо ямар болсон түүнийг хүлээж байгаа вэ гэдгийг бол таамаглахад бэрхшээлтэй. Яагаад гэвэл өнөөдрийн шин сорилт тулгарч байгаа цаг үед одоо энэ мэдээлэл харилцааны технологийн хөгжил бас өндөр юм хурдцтай явагдаж байгаа энэ үед бол тэр үеийн одоо нийгмийн байдлыг бид нэр ингэж таамаглахад нэлээд төвөгтэй байгаамаа. За тэгэхээр би та бүхэнд энд одоо 2 зургийг харуулсан байж байна. За энэ 2 зурган дээр одоо
энэ хинбэ гэсэн асуултыг төвшүүлсэн байгааг харж байгаа бах. Тэгэхээр энэ зурган дээр бол энэ Sophia гэдэг нэртэй хүн төстэй роботын одоо энэ зураг байж байна. За энэ роботын талаар мэдээллийг та нар бас интернет рүү ороод харуул нэлээд одоо мэдээлэл гарчлах болцоотой ороо сонирхороо. За дараагийн зурган дээр байгаа энэ зураг бол Хятад улсын Шинхуа агентлагийн англи хэлний нэвтрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг химэл оюуханд роботын зураг байгаа. Яг хүн шиг харагдаж байгаа, ярьж байгаа дуу хоолой нь бол яг хүн шиг байгаа. Тэгэхээр одоо ийм байдалтай одоо хүмүүсийн амьдралд нэвтэрч орсон байгаа учраас бид нар химэл оюуханы талаар бол зайлшгүй анзаарах шаардлагатай болж байна. За ер нь химэл оюухан гэдэг маань компьютерийн програм хангамжаар бүтээгдсэн, хүний сэтгхүйг дуурайлгасан ба бараг ижил төвшөнд хүргэсэн технологийн төрөл ба аливаа хүний хийдэг үйл ажиллагааг удирдахад зориулагдсан болно гэж ингэж тодорхойлсон байна. За тэгэхээр энэ химэл оюун ухааны талаарх мэдээллийг та бүхэн одоо бас миний байрлуулсан видеонд дээрээс бас тодорхой авах боломжтой учраас видеог үзээрэй гэж зөвлөж байна. Тэгэхээр нэгдүгээр лекцтэй хамт 3 видео дагалдаж орж байгаа учраас энэ 3 видеог нь заавал үзчихээч нэгдүгээр лекцийнхаа агуулгыг бүрэн ойлгох боломжтой болох учраас дэрэгдэн одоо хажууд нь байрласан видеонуудыг та бүхэн заавал үзээрэй. За тэгэхээр энэ дээрээс ингээд химэл оюун ухаан гэдэг маань машин сургалт гэсэн ийм төрлөөр хэрэгждэг байх нь. За тэр машин сургалтынх нь бас нэг одоо дид олонлог нэг тухайн тохиолдолд нь бол энэ гүний сургалт байх нь шүү дээ. За ийм холбоо хамааралтай байх нь байна. За энэ холбоо хамаарал дунд нь ойлгоход бол та нарт бас төхөмтэй болов уу гэж ингэж бодож байна. За хүн гаднаас програм бичээд түүний дагуу ажилдаг гэж химэл оюун ухаан. За тэгвэл машин сургалт нь хүн гаднаас нь програм бичээд түүний дагуу ажилдаг боловч бэлэн өгөгдөл дээр ажиллаж тэрнээс зүй тогтолыг нь илрүүлнэ гэж байна. За машин гүний сургалт нь болохоор асар их хэмжээний өгөгдөл дээр ажиллаж түүнээс зүй тогтолыг илрүүлэн холбоо хамаарлыг нь тогтоодгоо гэж байна. За тэгэхээр ийм одоо химэл оюун ухааны технологи өнөөдөр нэвтэрч хүний амьдрал байр сууриа эзэлсээр байгаа ийм цаг үед бид нар одоо сургалтыг зохион байгуулах багш нар болж бэлтгэгдэж гарах гэж байгаа учраас энийг анхаарах шаардлагатай байгаад байгаамаа. За бидний амьдралд одоо өнөөдөр энэ химэл оюун ухаан яаж нэвтэрснийг одоо олон жишээн дээрээс бол харж болно. Жишээлбэл одоо Facebook байж гин, Gmail байж гин, энэ Google-ийн үйлчилгээнүүд байж гин, банкны үйлчилгээнүүд жишээлбэл Lendman гэдэг одоо 30 секундын дотор зээл авах одоо энэ бололцоог одоо хүмүүст олгож байгаа энэ санхүүгийн энэ платформ бол одоо химэл оюун ухаан дээр тулгуурласан байгаа. За төрийн үйлчилгээ. За энэ нэг жишээ бол e-Mongolia гэдэг платформ байж байна. Энэ дээрээс бол бид нар маш олон төрийн байгууллагаас авах үйлчилгээнүүдийг авч чадж байгаа. За гар утсан дээр болоод одоо Alexa, Siri ч гэдэг юм уу ийм химэл оюун ухаанд суурилсан одоо аппликейшнуудыг бид нар ашиглаж маш их мэдээллийг авах боломж бол гарсан байгаа. Тэгэхээр одоо бидний амьдралд химэл оюун ухаан бол нэгэнд нэвтэрч орсон байна, байр сууриа эзэлсэн байна гэж үзэж байна. За бид нар яагаад энэ химэл оюун ухааны тухай ярих хэрэгтэй болов гэхээр өнөөдрийн 1-р ангид орж байгаа сурагч ажлын байран дээрээ хүрэх үе түүнийг ямар нийгэм хүлээж байгаа вэ гэсэн асуудлыг та бүхэн дэвшүүлсэн. Тэгвэл тэр сурагчийн багш нь одоо та бүхэн болж гарч байгаа учраас энийг бол заавал анхаарах шаардлагатай. Учраас бид нар энийг ярьж байгаа юм байна. За өнөөдрийн энэ лекцийг та бүхэн хажууд нь дагалдах видео 3 видеог нь бүрэн үзсний дараа энэ лекцийнхаа агуулгатай бүрэн танилцсны дараа эдгээр асуултын дагуу эргэцүүлж бодоод дэвтэр дээрээ тэмдэглэл хөтлөх юм бол бас илүү үр дүнтэй болов уу гэж огшин зөвлөж байна. Нэгдүгüүрт нь доктортой хөгжлийн боловсрал яагаад бидэнд чухлын гол үзэл санааны үе. Хоёрдугаарт нь STEM гэдгийг хүн бүхний мэдэх зүйлээр хэлбэршүүлэн тайлбарлавал одоо яг юу юм бэ гэдгийг өөрийнхөө ойлголтоор тайлбарлах боломж байвал тэнийг одоо тайлбарлаж бичих хэрэгтэй. Гуравдугаарт нь бол химэл оюун ухаан бидний амьдралд ямар нөлөө үзүүлэхийг ер нь багшийг орлох юм уу гэсэн энэ асуултанд хариулж бичвэл бас зүгээр олов гэж ингэж бодож байна. За энэ асуултын дагуу та бүхэн эргэцүүлж бодоод дэвтэр дээрээ тэмдэглэл хөтлөөрөө.
За ингээд өнөөдрийн лекц дууслаа. Дараагийн лекц хүртлээр баяр таа.